За хүүхдүүдтэй өдрийн мэнд тэрэг. Өнөөдрийн хичээлээр багш нь хэсэглэлтээр өгүүлбэртэй болох нэг жишээ авъя. За хэсэглэл гэдэг маань нөгөө хэсэгчилж байгаа гэдгийг ойлгоцсон тийм ээ. За өгүүлбэрийн маань утга нь болохоор 25 хүнтэй баригад байж л дээ, барилгын баригад. Барилгын баригад байсан чинь тэр барилгын баригад 5 будагчин байдаг, 4 мужаан байдаг. За шаварчин 2 шиг байдаг. За тэгвэл асуулт нь болохоор мэргэжил бүрээс нэг хүн орсон 5 хүнтэй баригадыг хэдэн янзаар сонгож авч болох вэ гэж заасан байна. За тэгвэл бид нар хэдэн янзаар сонгож авч болох вэ гэдгийг олохын тулд за нэгдүгээрт биднэрт мэргэжилтэй хүн хэд байна гэдгийг олъё. Будагчин 5 мужаан 4 шаварчин 2 гэсэн учраас нийлээд 11 мэргэжилтэй хүн байхад байна. За тэгвэл энэ мэргэжилтэй хүмүүсээс гадна мэргэжилгүй хүмүүс байна гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр 25-аас 11 асгаар 14 шиг мэргэжилгүй хүн байна гэсэн үг. За тэгэнгүүт мэргэжил бүрээс 1 гэсэн учраас бидний 5 шиг будагчнаас 1 шиг будагчныг сонгох боломжийн тоон 5-ны 1 байх нь. C5-ны 1. За тэгвэл 4 шиг мужаанаас 1 шиг мужааныг сонгох боломжийн тоон C4-ны 1. За тэгвэл 2 шиг шаварчнаас 1 шиг шаварчныг сонгох боломжийн тоон C2-ны 1. За тэгвэл шаварчин, будагчин, мужаан гэдээ гурлангаас нэг хүн сонгочхоор 5 хүнтэй байх хэрэгтэй учраас цаана 2 хүн дутаад байна да. Тэр 2 хүн болохоор мэргэжилгүй хүн байж таарах гэдэг гэсэн үг. За тэгвэл 14 хүнээс 2 хүн нь сонгогдох боломж нь C14-ний 2 болно. Өөрөөр хэлбэл мэргэжилгүй хүнээс 2 нь сонгогдож байна. За тэгвэл нийт боломжийн тоог олох гэсэн учраас эднэрийн үржүүрээр яах нь вэ? Бидний боломжийн тоог илэрхийлэгдэнэ гэж үзэх нь. За тэгвэл бид нэр хэсэглийнхаа томыг үтсэн учраас хэсэглийнхаа томьёондоо орлуулад бодохоор эцсийн хариу нь 3600 яах нь 40 боломжтой гэсэн хариу гарна гэсэн.